Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 52 дугаар бүлэг. Эцсийн 3 шүүх. Бурхан эцсийн шүүхээ 3 үе шаттай гүйцэтгэхийг бид 50 дугаар бүлэгт үзсэн. Эхний үзэгдлээр Христийн шүүхсэнтэй өмнө Христэд итгэдэг хүмүүс шүүгдэнэ. 2 дугаар үзэгдлээр агуу их зовлонгийн төгсгөлд Христийн алдрын сэнтий өмнө харь үндэстнүүд шүүгдэнэ. 3 дугаар үзэгдлээр мянган жилийн төгсгөлд агуу их цагаан сэнтий өмнө үлдсэн үхэгсэд шүүгдэнэ. Бид сая энэ 3 шүүхийн эхнийхийг буюу Христэд итгэдэг хүмүүс Христийн шүүх сэнтий өмнө шүүгдэх талаар үзлээ. Тиймээс одоо дараагийн шүүхтэй буюу агуу их зовлонгийн төгсгөлд болох харь үндэстнүүдийн шүүхтэй орцгоё. Гэхдээ эхлээд энэ шүүх рүү дагуулах гол үйл явдлыг авч үзэх хэрэгтэй. Ингэж байж л Бурхан яагаад харь үндэстнүүдэд онцгой шүүх зэгссэнийг ойлгоно. Бурхан хүн төрлөختнийг 3 ангилсныг Паул хэлдэг. Иудейчүүдд ч, грекүүдд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул. 1-р Коринт 10:32. Иудейчүүд бол Бурхан өөрийн биеэр өөрийнхөө зорилгын төлөө бусад үндэстнээс тусгаарлаж авсан онцгой үндэст юм. Харин Израилаас бусад бүх үндэстнийг харь үндэстэн гэнэ. Бурханы чуулган нь Есүс Христэд итгэх итгэлээр дахин төрсөн жинхэнэ итгэгч хүмүүсээс бүрдэнэ. Бурхан цаашид тэднийг яс үндсээр нь дуудах бус. Харин Иудэ байна уу, харь үндэстэн байна уу? Христийн дотор тэднийг шинэ угсаа хэмээн үзэх болжээ. Одоо бидний үзэх Христийн алдрын сэнтий өмнө гагцхүү харь үндэстнүүд шүүгдэхийг бичээс маш тодорхой хэлдэг. Энэ шүүхээр нөгөө 2 бүлгийн хүмүүс шүүгдэхгүй. Өөрөөр хэлбэл тэр шүүхийн өмнө Иудэчүүд ч зогсохгүй, Христэд итгэдэг хүмүүс ч зогсохгүй. Энэ нь ч энэ 90 цагийн төгсгөлийн талаар хэлсэн бичээсийн ерөнхий илчлэлтэй таардаг. Энэ шүүхтэр Христэд итгэдэг хүмүүс байхгүй. Учир нь тэд хэдийнэ Христийн шүүх сэнтий өмнө шүүгдсэн байна. Энэ шүүхтэр Иудэчүүд ч байхгүй. Учир нь тэд хэдийнэ улс үндэстнэрээ өөрийн гэсэн онцгой шүүхээрээ орчихсон байна. Тэр онцгой шүүхийг давж гарсан Иудэчүүд нь Есүс Христийг аврагч бөгөөд Месиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Бурхантайгаа эвлэрнэ. Израилийг шүүх эцсийн энэ шүүхээрээ Бурхан 4000 жил Израильчүүдийг туулуулан гаргасан түүхэн шүүхийн ажиллагаагаа дуусгана. Үүний араас харь үндэстний шүүх залгах бөгөөд энэ шүүх нь түүхэн шүүхээс мөнхийн шүүх рүү шилжих шилжилтийг тэмдэглэдэг. Израилийн зовлонгийн шүүх. Израилийн онцгой шүүхээс бид хүн төрлөختнийг өрөөхтэй болоод шийтгэхтэй хэрэгжүүлдэг Бурханы 2 үндсэн зарчмыг ажиглаж болно. 1. Ерөөлийн зарчим. Бурхан харь үндэстнийг Иудэчүүдээр өрөөдөг бол Иудэчүүдийг шууд өөрөө өрөөдөг. 2. Шийтгэлийн зарчим. Бурхан Иудэчүүдийг харь үндэстнээр шийтгэдэг бол харь үндэстнийг шууд өөрөө шийтгэдэг. Бурхан энэ л зарчмаараа энэ 90 цагийн төгсгөлд хүн төрлөختнийг шүүнэ. Эхлээд их зовлон шувтрах шатнаа Бурхан харь үндэстнээр дамжуулан Израилийг үндэстнээр нь шүүнэ. Израилийн энэ эцсийн шүүх гүйцэхэд Бурхан өөрөө гар бие оролцож харь үндэстнүүдийг шүүнэ. Израиль дээр буух энэ эцсийн шүүх нь тэднийг газар нутагтаа эргэн ирж улс үндэстэн болон тогтсны дараа болохыг Иремья хэлсэн байдаг. Учир нь би өөрийн хүмүүс болох Израиль ба Юудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Би бас тэдний эцэг өвгдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч тэд түүнийг эзэмших болно гэж эзэн айлдаж байна. Израиль болон Юудагийн талаар эзний айлдсан үгс бол эдгээр юм. Учир нь эзэн ингэж айлдаж байна. Би аим шиг айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. Асуугаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүмбэр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг би харж байна вэ? Яагаад бүх царай цонхгор болов? Аяа хөөрхий. Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Яаковын зовлон шаналнгийн үе боловч үүнээсээ тэр аврагдана. Тэр өдөр би хүзүүн дээрээс нь буулгыг нь эвдлэн авч дүнгийг нь таслана. Харийнхан тэднийг дахин боолоо үл болгоно гэж төг түмдийн эзэн айлдаж байна. Харин тэд Бурхан эзэндээ мөн тэдний төлөө миний босгох хаан Давидда үйлчлэнэ. Иремья 30:3-9. Иремьягийн тоочсон үйл явдлын дарааллыг ажиглана. 1. Бурхан Израилийг газар нутагт нь авчирна. 2. Тэр үеийн Израиль үндэстний хувьд урд хожид үзээгүй их гаслан зовлонгийн үе байна. 3. Эцэстээ эзэн өөрөө гадны хүмүүсийн харийн дайснуудын эсрэг босч тэднээс Израилийг аварна. 4.
Израилийн үндэсний хаанчлал эзэн Есүсийн өөрийнх нь дээдийн дээд засаглалд ор Давидын сэнти дээр дахин сэргээгдэх бөгөөд энэ хаанчлал нь 1000 жил тогтно. Харь үндэстнүүд эцсийн удаа Израилийн эсрэг цугларч эзэн Израилийн төлөө өөрийн биеэр босох энэ явдлыг Захария дэлгэрэнгүй ярьжээ. Тэр өдөр би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна. Захария 12:3. Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагасан цөлөгдөх боловч ард түмний бусд нь хотоос таслагдахгүй. Дараа нь эзэн урагшлан тулааны өдөрт дайддаг шигэ тэдгээр үндэстнүүдийн эсрэг тэр дайтна. Тэр өдөр түүний хөл Иерусалимын урд дорн зүгт чидүүн уулан дээр гიშгэн. Чидүүн уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умард зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүх болно. Захария 14:2-4. Израиль Иерусалимыг онилсан халдалгаар энэ эрен цаг хаагдах боловч эзэн өөрийн биеэр Израилийг аврахаар босхийг энд ч бас хэлжээ. Энэ үйл явдлын оргилд эзэн өөрийн биеэр олив модтой уулан дээр буюу энэ эрен цагийн эхлэлд тэнгэр өөд өргөгдөж одсон яг тэр газараа бууж ирнэ. Үндэсний энэ их гаслан зовлон үймэн самууны үе шувдрахад Израилийн нөгөө их тэрслүү чанар туугдан зайлуулагдаж тэр эцсийн цэвэрлэгийг давж гарсан нь гэмшил даруй зангаар бурхантайгаа эвлэрэх болно. Израилийн эцсийн цэвэрлэгийг Изекиэл 20:37-оос 38 дээр дүрсэлдэг. Энд эзэн эхлээд тэднийг их нутагтаа эргэн цуглахыг нь зөгнөөд дараа нь тэднийг хэрхэх тухайга айлджээ. Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоост оруулна. Би та нарын дотроос тэрслэгчдийг, миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тиймээс та нар намайг эзэн гэдгийг мэдэх болно. Изекиэл 20:37-оос 38. Таяган доогуур явуулах нь хончин хүн сүргээ эргүүлэхээс өмнө хонь болгоныг ширхэглэн шалгадаг үйл явц юм. Энэ үйл явдлын үр дүнд бүх эсэргүүн Израилаас туугдаж хаягдаад үлдсэн нь эзэнтэйг Есүс Христийн доторх шинэ гэрээ болох шинэ харилцаанд орох болно. Эзэн өөрөө хавчигч харь үндэстнүүдийн эсрэг босч эцэстээ Израильтэй эвлэрэх талаар Захария цааш нь машид дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэр өдөр би Иерусалимийн эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэн. Би нэгүслийн бас гуйлтын сүнсийг Давидын гэр дээр Иерусалимийн оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэд. Түүний төлөө гашуудан ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг түүний хойноос асгартал уйлах болно. Захария 12:9-10. Би химэх нэгдүгээр биеийн төлөөний үгээр эзэн өөрийгөө хэлсэн хаад эзэн тэд жадалсан нэгнээ харна гэжээ. Энэ нь эсэргүүцэгдэн цовдлуулсан Христийн талаарх бичээсийн хамгийн тод зөвгөнлийн нэг юм. Тэр үед Израиль эзний өмнө шалдаа буун, гаргасан аимшигт алдаагаа улаан, төдий хүртэл жадлан эсэргүүцсээр ирсэн Месиятайгаа өр сэтгэлээ зулгаан байж, нос нулимстайгаа хутгалтан байж эвлэрнэ. Бурхантай эвлэрэх Израилийн энэ эцсийн эвлэрлийн талаар шинэ гэрээнд Паул ярьдаг. Энэхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийм бичигдсэн юм. Сионоос чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэг гүйдлийг Яаковаас зайлуулна. Ром 11:26. Израиль гал усны гашуун зовлонгоор гарч Есүс Христээр дамжин Бурхантайгаа эргэн эвлэрсний дараа Бурхан тэднийг дахин шүүгээд байх шаардлагагүй болно. Үүний дараа Христ газар дээр хаанчлалаа тогтоон алдрынхаа сэнтид залрах бөгөөд адагт нь их зовлонгийн сүүлээр газар дээр амьд үлдсэн харь үндэстнүүдийг шүүхэл үлдэнэ. Харь үндэстний шүүх. Есүс харь үндэстнүүдийн шүүхийг нүдэнд харагдтал тодорхой дүрсэлдэг. Матай 25:31-46-г үзнэ. Үүнийг сургаалт үлгэр гэж хааж хэлээгүй. Сүргээ ялгаж буй хончны зөөрөл нь үнэндээ шууд иш үзүүлэл бүхий зөгнөл юм. Энэ үйл явдал хэрхэн эхэлж буйг үзнэ. Хүний хүү алдраа дуурсхан бүх тэнгэр элчинхэн хамт ирж сүр жавхлант сэнтидээ залрах болно. Бүх үндэстэн өмнө нь цуглаж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио баруун ямааг зүүн талдаа байлгана. Матай 25:31-33. Энэ шүүх нь Бурхны хүлээн авсан хонийг
Бурхны эсэргүүцсэн ямаануудаас салгах ганц л үндсэн зорилготой юм. Хонд нь Бурхны тэдэнд зориулж бэлтгэсэн хаанчлал буюу Христийн 1000 жилийн хаанчлалд угтуулан орох бол ямаанууд нь өөрсөд дээр нь буулгасан эцсийн эргэшхүү шүүхээр орж, диаволд болоод түүний тэнгэр элч нарт бэлтгэгдсэн мөнхийн галд хаягдана. Тэдгээр эсэргүү харь үндэстнүүд нь Шиолд юм уу, Хайдаст бос. Харин бүх эсэргүүнүүдийн эдсийн шийтгэлийн газар болох галт нуурт шидүүлнэ. Энэ нуурт араатан антихрист болоод антихристийн хуурамч иш үзүүлэгч нар хэдийнэ хаягдсан байна. Хонь ямаа ганц л хүчин зүйлээрээ буюу Есүсийн ахын дүүст буюу Евдэ хүмүүст хэрхэн хандаснараа шүүгдэн тусгаарлагдах юм. Энэ дэлхийн төгсгөл ирэхэд дэлхийн нийт Израиль улс Евдэчүүдийн эсрэг дайсагнан босох талаар Библи тодорхой хэлдэг. Харь үндэстнүүд Израиль руу дайрахаас гадна бусад улс орон дэх Евдэчүүдийг ч элдвээр хавчин бүүрлэх нь. Тийм боловч энэ бүхний донд Евдэчүүдийн талд зогсох хүмүүс, улсууд, харь үндэстнүүд байсаар л байна. Тэд Евдэчүүдийг өмгөөлж, зовлонгон чадах чинээгээр нэмэглэнэ. Үүнийхээ ачаар тэд хожим шүүгдэхтэй, хонд тооцогдож, газар дээр байгуулагдах Христийн хаанчлалд орно. Дэлхийн төгсгөл дээр Бурхны шүүхээр орохоор үндэстнүүд бөөгнөх талаар Йоэл бас ярьдаг. Үзэгтэн, Юда болон Иерусалимийн хувь тавиланг сэргээх тэр өдрүүдэд болон цагт би бүх үндэстнийг цуглуулan Йехошафатын хүндид авчирна. Тэгээд би ард түмнийхээ өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүн. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан. Йоэл 3:1-2. Бурхан эхлээд Юдагийн болоод Иерусалимийн хоригдлуудыг авчирхаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Бурхан тархай бутархай Юдэчүүдийг их нутагт нь иргэн цуглуулад дараа нь бүх харь үндэстнийг бөөгнүүлж байгаад шийтгэх ажээ. Энэ шүүх нь Матай 25 дээр Есүсийн айлцсантай адил хүчин зүйл дээр үндэслэн өрнөхийг энд ч бас хэлж байна. Бурхан үндэстнүүдийг миний хүмүүсийг хэрэгснээр нь шүүнэх хэмэв. Антисемитизм дэлхийг орон бэхэжсэн энэ түүхэн цаг үед аж төрж буй улс үндэстэн болон хожим Юудэ хүмүүст хэрхэн хандаснараа шүүгдэн гэдгээ анхаарч явбал аминд үлзийтэй. Хонь яманаас тусгаарлагдсны дараа харь үндэстний шүүх дуусгар болно. Ийхүү Бурхны шинтгэгч шүүхийг давж гарсан зохистой хүн бүр Христийн 1000 жилийн хаанчлалд хөл тавин орно. Нэгдүгээрт Израиль их зовлонгийн галаар цэвэршин. Их зовлонгийн дараа Христ өөрийн биеэр харь үндэстнүүдийг шууд шүүн цэвэрлэнэ. Юудэчүүдийг болоод харь үндэстнийг цэвэрлэх энэ их цэвэрлэгээ шүүхийн дараа Христийн газар дээр тогтоосон хаанчлалын захиргаа дор энэ дэлхий 1000 жил амар тайванд жаргаж цэцэглэн хөгжинэ. 1000 жилийн хаанчлалын төгсгөлд Сатан дахин нэг удаа харь үндэстнүүдийг Христийн өөдөөс, Христийн хаанчлалын өөдөөс төхрөн босгохыг оролдовч Бурхан энэ үемэнийг газар дээр нь нам сүнэн. Тэр үед Сатан өөрөө газрын хөрснөөс бүрэн арчуулж, өөрийг нь хүлээж байгаа антихрист, хуурамч иш үзүүлэгч нарынхаа араас галт нуурт хаягдана. Сатан ийхүү эцсийн удаа сарвалзаад, нам даруулагтай хамт тэр үед аж төрж байсан бүх эсэргүү хүмүүс хуу хамуулах бөгөөд үүний дараа эрт цагаас амьдарч байгаад үгсэн хүмүүс л шүүгдэх үлдэнэ. Энэ үед урд нь амьлуулагдаагүй үлдсэн үхэгсэд бүгдээрээ шүүгдэхээр дуудагдана. Ийхүү шүүхийн тайз 3 дахь буюу эцсийн удаа Бурхны мөнхийн шүүхийн төлөө засагдана. Агуу их цагаан синтийн шүүх. Цагаан өнгөтэй агуу синти болон дээр нь залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их баг үхэгсдийг синти өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдснээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол 2 дахь үхэл буюу галт нуур болов. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав. Илчлэл 20:11-15. Төгс хүчит Бурхны эрх мэдэл, ариун байдлыг жадлан эсэргүүцэгч бүхий л нүгэл, тэрслэл, эцэстээ мөнхийн галт нуурт хаягдах тавилантай. Энэ шийтгэлээс гагцхүү амийн номд нэрсээ бичүүлсэн хүмүүс л мултарна. Тэр хүмүүс бол газар дээр амьдрах хугацаанд Бурхны өршөөл нэгүүлсэлд бууж өгөн, итгэлээр өөрсдийгөө Бурханд нээж өгсөн хүмүүс ажээ. Тэднийг 2 ангилж болно.
Хүн төрлөختний төлөөх Христийн зовлонд тахилд итгэлээ тавьсан хүмүүс нь хэдийнэ мянган жилийн хаанчлалын босгон дээр амьлуулагдсан байна. Тэд яллагдахаар бус харин шагнуулахаар Христийн шүүх сэнтийн өмнө зөв зохистой шүүгдсэн юм. Тэгвэл агуу их цагаан сэнтийн шүүхийн өмнө зогсох хүмүүсийн дийлэнх нь Бурхны өршөөлийг хүлээн авах нөхцөлийг биелүүлээгүй нь тодорхой агаад үүнээсээ болж тэд галтнуурт хаягдана. Гэхдээ агуу их цагаан сэнтийн шүүхээс чөлөөлөгдөн ялаас мултарч мөнхийн амьд орох дор хаяж хоёр төрлийн хүмүүс байх талаар бид 46 дугаар бүлэгт ярьсан билээ. Эхний төрөлд нь өмнөдийн хатан хаан болоод Ниневегийн хүмүүс шиг Бурхны эгшин зуурын ганц хурц илчиллээрээ хүрэлтсэн өршөөлд өөрсдийгөө нээж өгсөн хүмүүс багтана. Хүн төрлөختний түүхнээ хичнээн хүнд ийм боломж заяасныг бичээс тоочоогүй. Хоёр дахь ангилалд нь мянган жилийн хаанчлалын үеэр итгэсээр нас нөхцсөн хүмүүс багтана. Тэгвэл Бурхан агуу их цагаан сэнтийн өршөөлөө өөр хүмүүст бас сунгаж мэднэ гэдэгт найдаж болох болов. Үүний хариулт Бурханы бүрэн эрх дотор түгжээтэй буй. Хүн бид өчүүхэн мэдлэг, хомсхон бодлороо дүгнэлт хийх гэж оролдох нь туйлын мунхаг явдал болно. Үүний оронд Авраам шиг л газар дэлхийн шүүгч та шудрах шийдвэр эс гаргана гэж юу гэж хэлсэн нь дээр. Эхлэл 18:25. Бурхан зохистой хүнээс өршөөлөх хэрхэвч татахгүйг Бурханы өршөөлийг нэгэнд таньсан хүн сайн мэднэ. Гэхдээ Бурханы шүүх яг ийм байна. Тийм байна хэмээн тааж хэлэхээс болгоомжтой юм. Мэдж энэ судаллаа Бурханы тэмдэглэж үлдээх хэрэгтэй хэмээн үздсэн багахан мэдээлэл дээр л дөрөөлж хийсэн бөгөөд үүний цаана бидний ухааны үзүүрээс талийсан олон зүйлс байгааг мэдэрэй. Эцсийн дүнд бид Паултай л адил. Аяа, Бурханы мэрэгэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ? Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй. Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Ром 11:33. Химэн дуу алдан Михихээс өөр аргагүй буюу. Үүгээрч номынхон гол сэдэв болсон Христэд итгэх итгэлийн 6 суурь доктринынхоо системтэй судаллыг зүү ясаар дүгнэн төгсгөж болох. Бид эдгээрийг системтэй судалснаар Христэд итгэдэг хүн бүрийн итгэлээ сүндэрлүүлдэг бичээсийн доктрины суурийг нягт зутглаа. Энэ суурийг тавьсан хүн л Еврей 6-гийн 1 дээрх төгс байдал руу тэмүүлцгээе гэсэн үгийг дагах боломжтой. Тиймээс бүгдээрээ Христэд итгэх итгэлийн доктрин үйлсийг амьдралдаа бүрэн төгс боловсруултлаа. Энэ суурин дээр л байгуулад байдаг юм шүү. Бидэнд шаардлагатай суурийг тавьж өгдөг Бурханы тэрл үг биднийг бүрэн төгс боловсротол маань хөтлөн дагуулдаг. Тиймээс надтай хамт судалгаа хийсэн хүн бүрт эцэст нь миний бие Паулаас сурсан ятгалаг үгээ үлдээе. Эдүгээ та нарыг босхон ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба түүний нэгүслийн үгэнд би та нарыг даатгаж байна. Үйлс 20:23. Та Дерг Принцийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын төгсгөлийн 52 дугаар бүлгийг сонслоо.